Тэгэхээр 2023 оны эхний 8 сарын байдлаар 2022 оныхтай харьцуулахад арх согтууруулах ундааны борлуулалт 2 сая литрээр багассан байна. 22 он 16 сая литр борлуулалт хийжсэн бол 23 оны байдлаар 14 сая литр болж багассан байна. Хоёрдугаарт үн дээрээс харахад бага градустай согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээ багассан байна. Одоо бидний авч хэрэгжүүлсэн гол өөрчлөлтүүдийн нэг бол одоо бага градустай согтууруулах ундааг жил ирэх тусам градусыг бууруулах энэ бодлогыг барьсан. Ингээ 23 оны хувьд бол одоо 34-өөс 36 градустай согтууруулах ундааны хэрэглээ хамгийн өндөр буюу өнгөрсөн жилүүд хэрэглэгдэжсэн хамгийн их борлуулалттай байсан согтууруулах 38 градустай архины хэрэглээ багассан ийм одоо тоо мэдээллүүд харагдж байна. За дөрөв дэх гол зүйл бол архины хэрэглээг бууруулах одоо тусгай сан байгуулах талаар зарлиг тусгагдсан. Ингээд энэ сан маань байгуулагдаж тусанд 4 тэрбум орчим төгөлөж одоо эхнээсээ цааш энэ арх согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нөлөөллийн ажлууд за дондох эмэгтэй улсууд эмчилгээний одоо зардлууд тусгагдаад ингээд эхнээсээ явж байна.